үхэлж н хариулт байхгүй хаа. Бачараа шүү. За баярлалаа. Хог хаягдлын асуудал үнэхээр анхаарал татж байгаа бол анхаарал татж байгаа асуудал. Бид шийдлээ гаргаж чадахгүй байгаа. Нэг үг үннийг хэлье. Тэгэхээр одоо шийдлийн зөв гаргахын тулд энийг хууль тогтоомжийнхаа хэрэгжилтэнд нэлээд бодитын үнэлгээ хийгээд тэгээд ямар хуу байдалтай өөрчлөлт хийх юм бэ? Тэр үйлдвэрлэгч, импортлогч нь хог хаягдлаа хариуцдаг, бохирдуулсан төлдөг итрэгээд энэ зарчим марчмаа яаж энэ шийдэл дотор нь тусгах юм гэдэг асуудал өөрөө хамгийн гол зүйл байгаа. Монголчууд энэ машиныхын тоо алигаа алдагдсан. Тэгээд 5хан шатах тослох материал дахин боловсруулдаг үйлдвэртэй тэр нь Улаанбаатар таа гэдэг байгаа. Гэхдээ өнөө хамгийн их эзлэхүүн ихтэй солигддог юмнууд ч над хүн даацын тээврийн хэрэгсэл уул уурхайн салбарчил байгаа шүү дээ. Тэнд нь юм байхгүй юм чинь энэ хог хаягдл яаж хаягдах вэ? Тэндээс бохирдсон сольсон тос очиж ирээд энд боловсруулаагүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр энэ амьдрал руугаа жоохон хэдүүлээ орж энүүнийг зөв шийдэхгүй болохгүй. Бид шийдэж чадаагүй. Ганц нэг жижиг юм яриад тэрүүгээр юм шийдсэн юм шиг ярьцгаагаад боломгүй байна. Хаана одоо нөхцөл байдал бий болоод байгаа энэ тэндээ тулгуурласан энэ тархвартай дахин боловсруулалтынхаа ямиг бид зөв шийдэх ёстой. Энэ лүгээ орох нь би зөв болов уу гэж бодож байна. Дараагийн нэг хэлчихмээр байгаа санаа бол үгүй энэ хогнуудыг чинь аваад үзэхэр зэрэг хэд хэдэн зүйлэл их онцгой харагдаад байгаа шүү дээ. Энэ шилийг боловсруулахгүй юм уу хэдүүлээ? Импортлогч нарын энэ шилийг бид энэ үндэсний үйлдвэрч авахгүй угаасаа ойлгомжтой. Өөрийнхөө авахгүй гоолсож байна. Тэгэхээр одоо энүүнийг яаж боловсруулах? Ерөөсөө хамгийн том хаягдл энд үүсээд байгаа. Дараагийнх нь тэр дугуйч нь байгаад байгаа. Дараагийнх нь энэ шатах тослох материал чинь байгаад байгаа. Энэ хэдийг зөв шийдэх тухай асуудал бидэнд байгаад байгаамаа. Энэ бол эдийн засгийн эргэлтэнд оржих болохоор хаяглууд байгаа байхгүй юу? Дахиад боловсруулахаар юм одоо бодвол боловсрогдоод юм гардаг юм байж тэрүүнд орохгүй үлдэж байгаа хаягдл нь хэдэн хөв байгаа юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй юу? Энүүнийгээ яах юм гэдэг юм зөв шийдэх тухай. Тэгэхээр би яагаад энийг яриад байна гэхээр зэрэг орон нутгууд чинь нэг үеийн бодвол санхүүгийн чадамж мэдээ өндөр болцсон. Одоо гагцгүй арга зүй стандарт гэдэг юм уу техникийн зохицуулалт байхгүйгээр л асуудлаа шийдэж чадахгүй байгаа. Яг үннийг хэлэхэд. Тэгэхээр энүүнийг нь зөв болгоод өгчихмөр байна л да. Энэ сум суурин газруудад ахуйн хог хаягдлаа ямархуу байдлаар шийдэх юм. Эдийн засгийн эргэлтэнд орчхож болохоор хог хаягдлаа ямархуу байдлаар шийдэх юм. Энэ аюултай хог хаягдлынхаа жижиг юмнуудыг яаж шийдэх юм гэдэг юмнуудаа их тодорхой болгоод өгчихмөр байна. Улсын хэмжээнд ганцхан аюултай хог хаягдлын дахин боловсруулалтын юм сэргэлэнгийн нутаг дээр нэг 20 га газрын тухай олон жил ярьж байгаа мó. Би бол аймгийн дарга байхдаа зөвшөөрөөгүй юм. Тэр хог үйлдвэрлэж байгаа засаг захиргааны нэгж нь өөрөө газраа шийдэж асуудлаа шийдээ. Бид улсуудын бий болгосон аюултай хог хаягдлыг булшилдаг газар биш гэж хэлээд шийдэхгүй юм нэг хэсэг явсан наадах чинь. Ер нь тийм шүү дээ. Яг нарийн да. Хүний бий болгосон аюултай хортой хаягдлыг булшилдаг газар бай таарахгүй шүү дээ. Одоо дараа нь нэг их аймаар юм болно. Ер нь цаашид бодох ёстой энэ Монголын төр. Энэ чимээгүй хот буюу энэ оршуулгын газараа яах юм гэдэг асуудал. Дан даман хүн ам их суурьшсан энэ Улаанбаатарын орчмын энэ асуудал жилээс жилд алигаа алдна уу? Одоо нэг сайхан тийм